Ингээд төрийн байгуулалтын байнгын орооныхаа гишүүдтэй энэ өдрийн минь төргийа. За энэ бид ер нь нийтээрээ төсөв хилцэж байгаа арга барилаа өөрчлөлмөр байна. Тэгээ би энэ дээр арай туршлагатай энэ дээр олон жил ажиллаж исэн энэ гишүүд сайд нараас асуумаар байна. Та хэд ер нь нийтээр нь солих арга аргачлалыг ер нь бодож үзсэн үү? За бусад улс орнууд яг манайх шиг ер нь ийм замаар туулсан юм байна. Ерөөсөө одоо төрийн байгууллагуудын мөрөөдлийн жигсаалтын нийлбэр төсөв. Ингээл бид нар төсвийн санал авахдаа яг л одоо сангийн амны хэлээд байгаа 5 сар гэхэд бүх төрийн агентлагууд нь өөрсдийнхээ саналуудаа өгөөл тэндээс нь сангийн ам эрх мэдлээрээ нэмж хасаал ийм санал өгсөн өгөөгүй гэдэг байдлаар. За тэгээ бусад улс орнуудыг хараад ахаар яасан гэхээр за зарим нь 80, 90 он за хамгийн сүүл Солонгос гэхэд ингээл 2000 оны өгөхээр шинжилгүүдээ яаж хийж ийн гэхээр яг л нөгөө ийм зорилтод хүрэхийн тулд за яамдуудын цалин төсвийг жилээс жилд ингээд нэг баг хувиар нэмэх биш яг тоогийн нөгөөд энэ дотор бүх зохицуултаа хийж энэ зорилтуудтай хүр. Жишээлбэл одоо эрүүл мэндийн салбарт байна уу, боловсролын салбарт байна уу, одоо яг зорилтуудаа энэ өвчлөлийг тэдэн хувиар багасгах ч юм уу, эсвэл одоо боловсролын ийм үзүүлэлтүүдийг сайжруулна гэдэг ч юм уу, ийм байдлаар одоо харах ийм суурь концепцийн өөрчлөлтүүд бид нар хиймээр байгаа. Гэтэл өнөөдөр уулын шин 126 гишүүнтэй парламент яг л ийм өөрчлөлтүүдийг хүсээд ийм зарчмын шаардлага тавихаар өөдөөс ингээд ус төржүүллээ, төсөв барьцааллаа гэдэг ингээд нэг их сонирн байдлаар хандаад байгаа байхгүй. Уул нь бид нар нэг л юмны төлөө ингээд зөв явчих гээд байдаг. Эсвэл та хэд өөрсдийнхээ сурсан байдлаар зөвхөн ийм байдлаар хандаж ирсэн болохоор ингээд буруу ойлгоод байгаа юм уу? Одоо Лука гишүүн яг л зөв юм энэ шалгуур үзүүлэлт яриад байна. Гэтэл өөдөөс нь тийм ээ таны зөвөө гээл ингээд ямар ч өөрчлөлт орж ирэхгүй байна. Тэгэхээр энэ төсөв дээр би энэ сангийн амныхнаасаа илүү их асуумаар байгаа. Эдийн засаг хөгжлийн амныхаа та бүхэн бүр суурь концепцийн өөрчлөлтийг юу гэж боддог вэ? Төрийн байгуулалтын байнгын ороо учир би энийг асууж байгаа юм л да. Би одоо энэ дундаас энэ нэг line item, энэ зардал чинь яасан гэдэг ийм жижиг шажиг хэрүүл хийхээс илүүтэйгээр ингэж явж ирсэн төсвөө бүгдөө одоо буруу гэдгийг хамтдаа хүлээн зөвшөөрөө. Одоо үр дүнд суурилсан энэ эдийн засгийн өсөлт өнөөдөр бид нар бас ийм хэмжээний төсөв ярьж байгаа гэдэг үнэхээр бас бахархуу штэ. Монгол улс ядуу улс биш. Бидний энэ төсвийн ярьж байгаа мөнгөний хэмжээ багч биш. Энийг яаж улс орныхоо зөв хөгжлийн төлөө хамтдаа зарцуулах вэ гэдэг суурь концепцийн өөрчлөлтийн ажил дээр та нар ажиллаж ирсэн үү? Магадгүй та нар айгүй гоё санаа бодсон байсан чинь дарга саад нар чинь үгүй одоо ингэдгээрээ л явна гэд ингээд загнаад дараад байд юм уу? Эсвэл энэ ингэж явж байгаа аргачлалыг та нар зөв гэж бодоод байна уу? Энэ төсвийн доктортой байдлын зөвлөлийнхаа эдийн засгийн хөгжлийн яамныхаа сангийн яамныхнаас энийг асууя. За эхлээд би энэ гураас асууя. Би энэ гураас асуудаг уу? За эдийн засгийн хөгжлийн яам. Уг нь Бямцх цайд бас хэрэглэх газрын даргын хувьд бас хариулахад байсан. За тэгээ Бямцх даргаас эхлэе. За болормоо гişүн маш зөв асуулт хөндөж байна асуудал. Энийг одоо биднийг харах цаг нь болсон. Уулнаас амхиндаа харах гээд 19 он үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгээд түүндээ бас Монгол улсын хөгжлийн бодлого нь урт дунд богино хугацаанд уялдаатай байна. Салбар дундын зохицуулалттай байна. Бүс орон нутагтайгаа уялд нь ингээд хийцсэн. За үүн дээрээ тулгуурлаад бид нар хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хийсэн. Энэ дээр бас урт хугацааны хөгжлийн бодлого алсын хараа 2050 бид баталсан. Дунд хугацааны хөгжлийн зорилт хөтөлбөрөд батлах ёстой 8 зорилт хөтөлбөрөөс ганцхан бүс нутгийн хөгжлийн зорилт хөтөлбөр баталсан 7 нь батлагдаагүй байж байгаа. 5 жилийн төлөвлөгөөтэй болсон. 1990 оноос өмнө 5 жилийн төлөвлөгөөтэй байсан. Үүнээс тасарсан ялсан нам болгон өөрийн бодлогоо хэрэгжүүлнэ гэд өмнөхөө өгүүлсэгдэг. Засгийн байгууллагын засгийн газар ерөнхий сайд болгон тийм өмнөх засгийн газараа өгүүлсгээд шинээр юм хийдэг ийм болцсон. Үүнийг нь уялдуулах га 5 жилийн төлөвлөгөөтэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө энэ дээр тулгуурлаад жилийн төлөвлөгөөтэй. Төлөвлөгөөнөөр тулгуурлаад төсвөлдөг байя гэж. Өөрөөр хэлэх юм бол төлөвлөдөг байж төлөвлөчөөд түүндээ тааруулж төсвөлдөг бай. Энэ үүднээс эдийн засгийн хөгжлийн яам төлөвлөлтөө хий. Төсвөлтөд сангийн яам хий. Төлөвлөлтөөрөө тулгуурлаж төсвөлдөг бай. Ингээд юмнуудаа хийгээд уулнаас урд өмнөхөө бодоход жоохон суурин тавигдаад яваад байгаа. Гэхдээ бүтэн одоо тийм үү үр дүнд хүрэхгүй байгаа. Одоо яг энэ жилийн төсвүүдээр харагдаж байна. Урсгал зардал маань ингээд бүр дээлдэхэ болцсон. Бүгдийг хуульчлаад өгцсөн. Хөрөнгө оруулалт хийх бололцоог болцсон.
хөрөнгө оруулалтнаас оновчтой байна, оновчгүй байна гэхээр тийм үү? Үзмжээрээ шийддэг янз янзын байдлаар гишүүдэн гэдэг юм уу, сайдны гэдэг юм уу, эсвэл нөлөө өгөх хүмүүсийн гэдэг юм ингээд шаардлага хөрөнгө оруулалт суудаг болцсон. Энэ бүгдийг л бас бүгдээр нийлж байгаа нэг шийдмээр байгаамаа. Энийг одоо ингээд жилдэл ингээд яриад л байдаг, шийдэж чаддгүй байдаг хэвээрээ байгаад гэхдээ жоохон баг зэрэг сайжирч байгаа. Одоо бүрэн одоо юу гэдэг айгүй сайн болцсон гэж хэлэхгүй. Тэгэхээр энийг бид нар одоо шийдэх тал дээр бас хамтраад ямар одоо бас бололцоо боломж байна. Энэ дээр бас сангийн яам маань илүү бас ингээд байнга л яригдж байдаг асуудал дээр нэг зөв шийдэл гаргаад хөдлөөс гэж бодож байгаа. Маш том одоо юу гэдэг хөрөнгө оруулалтын бол урсгал зарлуудад том шинжилгээ хийгээд ямархуу зарчмаар яаж эренбэлэх юм, яаж ангиллах юм, ямар шалгуур шаардлага тавьдаг байх юм, яаж үр дүнгод үнэлдэг, хэмждэг байх юм. Ийм л юм хиймээр юм л нөгөө хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй бол удирдах чадахгүй. Өнөөдөр бид хэмжиж чадахгүй байгаа. Хэмжээд тэгээд энэ болж чинь энэ болохгүй нэг гаргаж ирээд тэгвэл болохгүй юм аа. Ингээд засаа гэдэг дээр л тэгэл арга цагаал домноод л яваад байгаа. Энэ дээр л одоо бас манай одоо яг холбогдох яамдууд төлөвлөдөг яам, төсөөлдөг яам хоёр маань энэ дээр нэг бодлогын бас шинжилгээ хийгээсэ гэдгийг бас яг тантай санал нэг байна. Энэ айгүй чухал асуудал. За болормоо гүшүүн тодруулъя 1 минут. Харин ингээ айгүй сони юм бид нар ингээ бүгдээр уулын санал нэгдээд идэг. Ингэх ёстой гэдэг. Одоо хин хийх ёстой гэж би ойлгохгүй л да. Ер нь барыг санал зөрлөж байгаа баалга. Яг энэ юмнуудыг солих ёстой гэсэн нөгөө хийх ёстой хүмүүс нь яг үнэн зөвөө л гэдэг. Тэг хин хизээ хийж оруулж ирэх юм бэ? Одоо та сая хэллээ Бямцаг цайд. Гишүүд сайд нэр юм уу ингээ хөрөнгө оруулалтын нөлөөнүүд орж ирдэг гэж одоо айгүй ноцтой юм хэлж штэ тий. Энэ 126 л энийг өөрчлөхгүй бол болохгүй. Би бол баттай одоо манай шинэ гишүүд бол ийм ярьж байгаа хүнийгч байхгүй байх гэдэгт бүрэн итгэж байна. Ер нь бид нар хоорондоо ч тийм ярьдаг. Тэгэхээр хин энэ төсвийн бодлогыг чи алдагдуулаад ингэж нөлөө үзүүлээд гишүүд сайд нарын хөрөнгө оруулалтын дарамт шахалт байгаа. Энийгээ зүгээр ил тод зарлаад энэ хий гэсэн юм а бүгдийг одоо хий. За Бямцаг цайд. Хэн хийх вэ гэдэг дээр бид нар чинь эрх зүйн орчноо бүрдүүлэх ёстой. Хуулийг улсын их хурл баталдаг, засгийн газар хэрэгжүүлдэг. Засгийн газраас тийм үү яг ийм асуудал ингэ шийдэ гэж оруулж ирэх одоо тийм үүрэг нь байж байгаа. Энэ дээр бас бид нар анхаарай. За одоо нэгэнтээ төсөв хэлэлцэж байгаа үед бас их хурлын гишүүд маань эн чинь болохгүй байна, эн чинь бүтэхгүй байна гэж байгаа бол тийм үү төсвийнхаа хэлэлцүүлэг хийчээд хэлэлцүүлгийн одоо 2 3 дахь шатны явцад тийм үү энэ болохгүй юмудаа яг ингэж өөрчлөе гэд ингээд санаачлахаас аваад их бололцоо байж байгаа. Засгийн газар та нар хийгээгүй байна. Тийм учраас их хурл та бүгдийг хийгээгүй ажлыг чинь гүйцээгээд засаад залруулад сайжруулад хий. Эсвэл засгийн газарт үүрэг өгөөд энийг ийм хугацаанд хийгээд ирээ гэж үүрэг өсөлт. Яг үндэ хийх гээд ингээд санаачлах байдаг ч гэсэн тодорхой хэмжээнд бас ингээд цаг хугацаа алдаад жоохон хойшлоод байгаа тал бас байгаа. Тийм болохоор их хурлаас ташуурдаад өгөөсөө энэ тал дээр бас биднийг Босно. За 2 дахь 1 минутын тодруулга авъя. За хууль тогтоогчид бид ч одоо энэ дээр яг л ийм хурлууд дээр санал бодлуудаа хэлж байгаа. Одоо ингээд ажиллаа хийгээч бидрээр гуйлгуулаад, загнуулаад ийм юм руу явмааргүй байна. Нэг гишүүн гэхэд нэг зөвлөх, нэг туслахтай. Тэр хуулийг бүгдийг бичээд үз засгийн газарт бүрэн эрх мэдэл, бүхүүлх бүтэн хүний нөөц нь төсөв санхүү мөнгө нь ингээ байж байгаа учраас энэ бүх хэлж байгаа гишүүдийнхаа санал салаачлагыг бариад зөв болгоё гэсэн дээрээ энийг төсвөөсөө урьдчилж оруулж ирэх ёстой байсан. Та жишээлбэл 20 жилийн хуралд байгаа энэ бүх асуудлуудыг мэдж байгаа штэ. Бидрээр хэлүүлдэггүйгээр энэ төсвийн болохгүй байгаа саяны хэлээд байгаа хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд гар бие оролцсон. Одоо бидрийг засгээд тэрийгийнхаа тулд бидрийг ташуурдгээд суугаад байгаа нь айгүй утгагүй байгаа байхгүй юу? Тэгэхээр бидрээр хэлүүлдэггүй та нар зүгээр ажиллаа хийчмээр байна штэ. Санал хэллээ дээ. За Бямцаг цайд 1 минут. Харин 20 жил өшөлтөө 17 жил болж байна. Гэхдээ би 12 оноос хойш энэ асуудал ярьж байгаа.
Тийм төрийн бодлого тодорхой байх ёстой, тогтвортой байх ёстой, харилцсан уялдаатай, дээрээс нь залгам чанартай байх ёстой маа гэж. 14 онд бас улсын их хурлын гишүүн байхдаа ажлын хэсэг ахлаад 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн үзэл баримтлагыг батлуулаад 19 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж Монгол улсын төрийн бодлого урт дунд богинохоос уялдаатай байх асуудлыг хийгээд 20 онд улсын их хурлын хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулийг санаачиж их хурлаар батлуулаад энэ бас төрийн бодлого уялдаатай байх асуудлыг хийгээд ингээд амхиндаа бол ямарсан үе үе их хурлаа хийсэн ажилдаа хэлэх хөвгтэй ажиллаж байгаа. Одоо ганцхан хэрэгжүүлэх тал дээр бас илүү анхаарал хэрэгжүүлэх ажил дээрээс та бүгдийн дэмжлэгтэйгээр энийг бодиттой үр дүн гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энийг бол мэдж байгаа, хийгээд явж байгаа. Ер нь олон гишүүд байсан, олон гишүүдээс харьцангуй одоо илүү өгдөг. Энэ тал дээр илүү бас санаачлаг гаргаж ирсэн. Баярлалаа. Ер нь бол болормоо гишүүнээ асууж байгаа асуулт бол бас чухал шүү.